Сайн уу манайхаа ийм бүр таг алга болж байгаа гэхэлтэй. Өөр нь маш их завгүй байлаа. Тэгээд влог оруулах юм уу гэж бодоод өмнө бэлдээлсэн. Тэгээд дөрөв авчихгүй яваад. Тэгээд энэ бол миний яг төрсөн өдрийн надад бичлэгүүд аа би яг ингэж яг ер нь бичээ авч дурсамж олгоё гэж бичснээс өчргөө влог гэж ингэж мэдээлээгүй л дээ. За тэгээд одоо л зав гарч энэ хугацаанд маш их одоо завгүй хоёрын ажил хэмжээний маш их байлаа. Тэгээд энэ өдрийн дурсамжууд өдрөөр бүгдээрээ аяллаа. За сайн уу. Өнөөдөр ингээд нөгөө цэцэг гоё янзлаад тавиад тэгээ бичлэг хийж тавьдığım уу гэж бодоод туршиж байгаа. Фэлтэл тавихгүй л дээ. Өнөөдөр миний төрсөн өдөр ахгүй юу? Тэгээд энэ жил ч юм уу ер нь төрсөн өдөр амар их тийм сүртэй тэмдэглэдэг байсан үг нь өмнө нь. Тэгээ ер нь одоо нэг тэхэ болчихсон. Хүний тэгээ найзууч гэсэн их цөөрт юм билээ. Тэгэхээр өнөөдөр болохоор ингээд өмжөөд гэртээ гэрийнхэнтэйгээ хичээл болохоор дараа нь найзуудаараа ч юм уу тэгээд маргааш ч юм уу хоол иддэг ч юм уу гэж бодож байна. Тэгээд өнөөдөр ажлынх маань бодоод байсан юм гоё цэцэг гэсэн байна. Бас үргэ орчиж дээ. Тэгээд цэцгээ гоё удаан өнгөрүүлэх гэж яас 1 2 3 найзтайгаа цэцэг зарж үзчихсэн байхгүй. Тэгээд хүнд цэцэг өөх амар дуртай өөрөө. Тэгээ бас хүнээс бас цэцэг авах аягүй дуртай. Харамсалтай нь байвал баг цэцэг авдیں۔ Хүнээс тэ өөрөө дандаа өгдөг. Тэгээ энэ удаа аягүй гоё баглаа аваад их баярлсан. Ажлынхандаа маш их баярлаа. Яг уу бараг дэмий шахуул бичлэг хийж юм л та. Ойртоо болохоор би нөгөө ажил дээр аягүй том алдаа гаргаад тэгээд аягүй асуудалтай байсан. Тэгээд амьдралт чинь асуудал угаасаа аягүй их гардаг юм л шүү. Тэгээд тэрэн дээр нь хүмүүс нэмэл янз бүрийн ярьчгаар хүн чинь тэгээд сэтгэлийн хүчээр амьдардаг болохоор тэр бүхнийг давхад хэцүү байлаа. Одоо ч даваагүй л юм та нэг сүртэй ч юм. Гэтэ яг хүн ингээл хэдүүдийн байсан нэг алдаагаа авах хэрэгтэй. Чих стахал гэж би боддог. Одоо тэрүүгээрээ л тэр хүмүүсийн итгэлийг алдсан нь харуулъя гэж бодож байна. Яг уг нь бол гоё нөгөө сармуус ч юм уу ямар нэг юм хийлгээ том сургаач гэсэн ахаа бодолч гэсэн чинь энэ сар юм. Тэгэхээр нөгөө өөрөө жоохон хэцүү ингээд жоохон готраад тэгээд өөртөө ч уурхээ нэг тийм үе байд юм шиг байна хүн. Тэгээ ерөөсөө чадаагүй. Тийм болохоор ерөөсөө тиймэрхүү юмд анхаарсангүй энэ жилийн төрсөн өдөртөө ч ач холбогдол өгсөнгүй. Уг нь би гоё Улаанбаатар явж нөгөө Гангбэгийн хамтлаг байдаг да. Одоо яг би ч яг тэдний үеийнхэнд арай л юу л ахалтай. Гэхдээ Гангбэг таахгүй. Явж үзэх гэсэн чинь Гангбэг маань тоглолтоо үзэх гэсэн чинь найзууд маань заавгүй гэх. Уус дандаа тэгдэн дөө юм дэх болох заавгүй. Тэгээд тэгдэг болохоор би нөгөө өөрөө юу яалаа. Ганцаараа яваад үзчихье гэснээр за ер нь би яаж чинь нэг жоохон хэцүү байсан да гэж одоо болчлоо. Зүгээр шүү дээ. Дараа нь тэгээд
энэ зунжин тоглолтоолноос тэгээд асуудал намжаад тэгээ миний сэтгэл санаач нэг тийм хэвэн болоод ирэхээр явж гоё тоглолтоо үзье гэж бодож байгаа. Өнөөдөрт болохоор ингээд гоё баглаагаал бочи хэлээ. Тийм ээ. Та нар цэцэг авах дуртай юу? Тийм болвол та нар хүнд цэцэг сайн өгч байгаарай за. Та нар ингээд цэцэг авч байгаа хүний царайг амар хардггүй. Би нөгөө цэцгээ зараад нэг нийлээд дүүнд хүргэж өгөөд эсвэл нөгөө нэг авахар ирж байгаа хүмүүсийг харахаар хүмүүс амар баяртай төгөхгүй цэцэг авахараа. Ер нь цэцгийн дургуй эмхтэн байхгүй. Наана дургуй мургуу би бараг гэдэг ч гэсэн санаа бол цаадуул чинь тэгэл цэцгийг бол харчвал сутг байх гэж би боддtiin шүү дээ. Тэгээ яг уу цэцэг үхтгэлтэй урд үхтэг. Гэхдээ цэцэг авсан мэдрэмж болвол ерөөс өгдөг байхгүй юу? Хүн чинь тэр үеийн моментийг ерөөс мартдаггүй. Тийм болохоор та нар гоё хүнд цэцэг өгч байгаарай за. Сэн юм гэж үзэж байна лээ. Тэгээ надад ерөөс ингэ гэртээ ганцаараа байх боломж байдгүй мó. Би ч олон хүүхдтэй болохоор одоо ингэ хүүхдээ гарч аавн тэгээд авах болохоор одоо тэр болтол нэг ядаж цэцгийн анзлаа тавьчих даа гэж үзсэн. За тэг үргэлжлүүлээ. Сая би өөр юм ийгээ авчлаа. Одоо тэгээд гоё цэцгээ задлаа. Манай энэ дурын дандаа хайч бэйг. Бас манай том охин дандаа юм хийгээд авч явахаараа буцааж авчирч тавьдгүй. Тэгэл одоо би утгаар үзэж тараад байна. Би өмнө нь эднэрийг бүгдийг нөгөө хайчилсан байхгүй ажил дээр явахдаа. Тийм болохоор хайчлахгүй юм. Энэ сарнаа гайхамшигтай лили. Бодвол гэдэг зүйлээ. За хамгийн гоо над сарнаа шүү дээ. Сарнаа үнэхээр амартай. Гэтэ гоё л доо тий харахад. Энэ сарнаа дуртай бүгдээрээ жоохон амартай ах гэдэг тий. А энэ навчтууд бол маш амар урттай. Яах ч. Тэгэхэд гоё цэцгийн баялаа хүмүүстэй өгч байгаарэ. Би бас өөрөө цэцэг авах дуртай болохоор надад бол цэцэг л гоё харагдаад идэх байна. Төхөр үнтэлтэй. Уг нь бол яг өөртөө судлаад явбал цэцэг чинь нэг тийм амар үнэтэй бас авдгүй мó. Тэгээд яг цагийн тулгаал хэдүүлээ. Цэцэг уг нь бол нэг тийм үнэтэй л биш юм бил шүү манайха. За одоо ямар харагч байна. Гоё хаттай ингээл байж хахад би тэгээд хит хонохоор нь ер нь одоо ингээд навчнуудыг аваад цэвэрлждэг байхгүй юу. Тэгээд усын ч гэсэн иймэрхүү болгохтой сая жоохон яарчлаа. Тэгээл нэг 2 хоноо л ишнээс нь тайраал эн чинь бүр юм намхан савруулж оруулт юм би энэ тал шиг. Тэг ингээд бараг эднэр чинь ингээд сар байдэн штэ. Сарнаа л жоох өөх гэдэг. Тэгтээ сарнааг ч гэсэн сайн арчлуул 14 хоног бол байчтээ. Тэгэл болох цэцгээ битгий наран тавьж байгаа. За айгүй хурд өөх гэдэг. Тэр та нар цэцгээ гоё юунд тавьж байгаа. Цэцэг чинь ингээд өөрөө
болохоор цэцгээ гоё ийм гоё чиний гоё. Тэгээд энэ цэцгээ та нараа штэ юунд тавьж байгаарэ гэдэг байгаа гэхээр сүүдэр газар тавьж байгаа. Би одоо яг нөгөө яарад хичлээ. За тэгээд бүгдээрээ дараагийн бичлэгээр уулзцгаая. Дөргөн очоод үзүүлмээр санагдах юу? Амин нүмөр барагитэн санаах бай. Утгах суусан хазраа мөнөрлүүлмээр бодогдох юу? Хоньны сүдэр үрээс чин хурдан холдондоо. Очоод сүлбэр санагдах юу? Ачлахын үнэн үгийг тань үгэлээд л ба. Бодол бүдэрсэн тухайн өгөөд өнөрлүүлмээр л ба. Аавд зургийн дараа явуулж байж. Өнөөх чи олгой цаана. Эмэр харагдчих шүү. Тийм ээ шүү. Окей шүү. Хүртээ өчтөр. Тийм ээ. Алт. Яадаг гадаа. Тэрба. Агай бүслээ. Яа гэж. За сайн байцгаана уу манай охин өнөөдөр надад ASMR хийж өгнө гэсэн нөө микрофоны манд туршаад. Тэрээ санаас манай нөхөр надад төрсөн өдрөөр юу гэсэн бэ гэж бодож байна та нар. Яаш болсон шүү. Хинжээ надаа юм гоё юм авчихсан. Одоо микрофоны бүртэл төгсөн. Энэ аягүй гоё дуурд юм билээ. Би нөгөө контент хийгээд хичнээн хичээсэн ч гэсэн миний нөгөө хоолоо муухай болохоор кино тайлбар маань амар хэцүүсэн. Би тэгээд аягүй их ядарсан байхгүй нөгөө өөрийн хоолоо дахин ярихаар амар ядарсан юм байл шүү манайхаа. Тэгээд энэ нэг гэрэл мэрэлчин бас их гоё юм байна. Тэгээд тийм болохоор эдгээр одоо өнөөдөр ASMR надад хийж өгөх юм гинэ. Одоо энэ гоё сонсогч юм манайхаа. Би нэ араас хүүхдүүдтэй идэж байгааг оруулчихсан зэрэг. Өнөөдөр төрсөн өдрөө би ингээд хүүхдүүдтэйгээ фаны байдлаар тэмдэглэж байна. Бүгдийг би дааж байгаа. Надад ерөөс бэлэг өгөөгүй. Тэгтээ гоё яана. За одоо юу вэ? Танилцуулъя. Хүй, яаж ийна? Зодтолтой даа юм уу? Энд байна штэ. Энийг би чамд өгнө. Наашир. За эхлээд танилцуулъя. За, чамаа хин гэдэг лээ? Итэнон. Итэн үү юм уу? Аа. Чи ах илүү дүү илүү? Ах. Ах илүү. За чи яах чам ASMR хийх юм? За чи сандлаа болоод ир заяа. За дараагийнх нь танилцуулъя. За чи юм өмсөрөө. За чи ол шууд ярьчих чи микрофонтой амж. Намайг Сэлмон гэдгээ би нэг яа ингэж сурдаг. Тэг өнөөдөр юу хийж өгч байлаа үзүүлэгч байлаа? Эйжен фэдер болж байгаа. Тэгээд гоё юмнууд аваад тэгээд хийх чинь юм. За аав нь зөндөө гоё бэлэг авч өгсөн тий. Ахаа. Бичлэг хийдэг гоё юм авч өгсөн. Аавда баярлаа. Бүхэн Бүгдээр ингээд сайн бичлэг үл аав нь зөндөө гоё юм авч өгнө гэсэн шүү. Хичээн шүү заяа. За ашигсаа. За одоо би энэ хүмүүсээ асуулнаа. За би бүгд ажиллая да. Би юм өмсөж байсан юм уу? за. Бачаа. Манай дүүдөө маань ингээд хувцас өмсөж байна. Манай ах маань гэж. Ах маань. Энд туушин ханд чингсэн наач. За яж мэн. Татанаг Богц ажил юм яа. хай ингээд суугаад дэт хийдэг үзэж байна. За. Миний хосч. Миний хүч ирэх үү? За. Жоо жоо. Бэж. Байж байгаа. За одоо тэгээ бид дэлхэн заяа байж байгаа. За, байж байгаа. За одоо энэ онцорсон. Болцгаа. Сийбэр. Хийж
чинь кропл чинь. Өнөөдөр нөгөө төрсөн өдрийнхэн блог ингээд таслаад хийж байгаа. Ингээ гарах чи ямар байна манайхаа. За хэлчихвчтэй ингээ уус гарсан. Тэгээ сая нөгөө манай хоёр найз тоортлоо цэцэгтэй бэлгээ орлоод ирсэн. Би тийм ер нь тэгэл орхиол гарах бах төө баг. Ой багтаа. Энэ Rosentgov дээр зөндөө гоё лили ах шүү гэдэг өчтөрөө бас. Дахиад цэцэгтэй хараа. Энэ жил бүр цэцэг нь болвол гоё. Тийм. Тэгээ би угаасаа бас юм пилонктой болтонтай амар гоё. За тэгээ бид гур болохоор угаасаа төрсөн өдрөөрөө авах юмаа захичдаг. Өөрсдөө хэрэгтэй байгаа юмаа захиад тэгээ би энэ жил болохоор төрсөн өдрөөрөө өндөртөө ус авъя гэд ойр дэр нусгүй болсон. Хүн тийм хийхээр юм юу юм бэ? Тэрч явах хэрэгтэй. Тэгээ ийм гоё өндөртөө ус аваад төрсөн. Тэгээд айгуу гоё имлтэй яг 100 болж байгаа жимслэг гоё юмштай юм байна. Би энийг ерөөсөө цацаж үзээгүй. Гоё хастай. За одоо нэг найз маань ирэх бах тэгээл би тэд гоё гадуур гарч хоол идээд ирнэ. Миний хотоод өгдөөд би бас амар хурц юм чадахгүй юм шүү. Тэг өчтөр халуунаатай мэдээл өөрийгөө энэ үсийг бас ингээ нөхөр харсан шүү дээ. Гоё бас тийм. Эрэхтэй үнийг ингээ үс ороогаад гаргатал нь ингээ хүмүүжүүлэх хэрэгтэй юм биш үү манайхан заа юу. Наша арга байна. За өнөөдөр бид гурав гарна. Багтай хөрхөн болгомдоо жилтэй нэг Уруу цогом болж байгаа. Солонгын гэрэлд сайхан хадагтаа Сорвоо саран надруу дөхөв шиг Сана бодлос мен Сарнахгүй нэ чиний төрх Орон голыг би ярин би Оролат түүнийг авахын хүсч байна Өршөөгөөрөө би чамаас Ухан бодол минь садах би Харта бусвиме
Sanaan kui хонгор чинь